чухал анализын дотоод зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өмнөх дугаар дурдсан дагуу системийн топ 5 банкуд маань 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангуудаа бүгд амжилттай танилцуулж дууслаа. За өмнөх дугаарт бид Хаан банкны 24 оны тайланг нь товч ярилцаж анализ хийсэн байгаа. За өнөөдрийн дугаарт харин топ 5 банкудаа бүгд нь аваад 24 оны гүйцэтгэлийг нь дүгнэж цэгнэж яа. За мөн одоо банк тус бүрийн ашигтай ажиллагаа активуудын онцлогийг нь товч дурдъя гэж бодож байна. За дээрээсээ банкуудын хувьцааны ханш хувьцаатай холбоотой тон үзүүлэлт графикуудыг хараад үзвэл за баруун талын график дээр 5 банкны хувьцааны ханшийг тусгасан байгаа тань. За мэдээж бирж дээр бол 172 компаниас 6 банк бол байгаа. За үүнээс гадна богд банк бүртгэлтэй байдаг. За яг хуу системийн топ банк гэдэг утгаараа нь харьцуулж байгаа гэдэг утгаараа богд банкыг түр хассан байгаа. За хувьцааны ханшийг нь хараад үзвэл 2024 оны 1 сараас эхлээд өнөөдрийг хүртэл буюу одоо сүүлийн 1 жилийн гүйцэтгэлийг хийж болно. За 24 оны 1 сарыг би илүү өсөлтийг нь одоо оновчтой харагдуулах үүднээс 100 руу индексжүүлсэн байгаа. Тэгэхээр 24 оны 1-ээс эхлээд өсөж ийн гэж та бүхэн харж болох нэ. За ингээд хувьцааны ханшийг хараад үзвэл өнөөдрийн байдлаар хамгийн өндөр өсөлт үзүүлсэн банкар 41% буюу Голомт банк тэргүүлж байна. За Голомт банкны өсөлтийн шалтгаан бол маш ойлгомжтой байсан. Би өмнө 2-3 дугаар дээр бондын андуурын бондын дугаар дээр ч гэсэн ярьж ирсэн. Голомт банк бол эхнээсээ л одоо 24 оны 1-р хагас дээр маш супер одоо ашигтай ажиллагаа маш сайн нэмэгдүүлсэн сайн тайлангуудыг гаргаад явсан. За 5 сард нь олон улс дээр 300 сая, за сүүл 100 саяг нэмээд нийт одоо их найдын төвшний их усүр татсан, за чанаргүй зээлийн харьцаанд буусан гэх мэтлэн дугаарууд дээр дурдсан дагуу ялчгүй компани өөрийнх нь суур гүйцэтгэл сайн байсантай холбоотой гэж хэлж болно. За үргэлжлүүлээд дараагийн өндөрсөл үзүүлсэн банкар бол Хас банк 34.7%-тайгаар шалгарсан байгаа тань. За Хас банкны нэг давуу тал нь бол IPO үнээсээ хойш бол тасралтгүй жигд өсдөг. За тэгээд ногдолч гэж жилд 2 удаа тараадаг. Харьцангуй бага активаар хэмжээний ашиг идэг бас нэг сайн банкуудын нэг бол байгаа. За яг хуу энэ дээр ингээд харахад Хаан банк одоо уналттай юм шиг харагдаж байна 98.9-тэй. Тэр бид нар энэ дэр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Хаан бол өөрөө IPO ханш нь 2 жилийн өмнө 979-дээр гарч ирсэн. За өнөөдөр 1200 гэдэг бол үндсэндээ IPO үнээсээ хойш 24% өндөрсөлт үзүүлсэн гэдэг бид нар өмнө ярьсан. За яг 24 оны 1 сартай ингээ харьцуулаад үзэхээр өөрөө 24 оны 1 сард 1200 төгрөгтэй буюу яг одоогийн ханш дээр байсан гэж хэлж байна. Тэгэхээр нэг өсөлтгүй юм шиг бол харагдаж байгаа. Яг IPO үнээсээ хойш гэвэл Хаан банк, Хас хоёр хамгийн сайн гүйцэтгэлтэй, бусад банкуд маань шууд хэлэхэд IPO ханш дээрээ ирсэн эсвэл даваагүй таагүй үзүүлэлттэй байгаа нүнэ. За үргэлжлүүлээд Төрийн банк бол 94.4-тэй харагдаж байна. За хамгийн одоо таагүй гүйцэтгэлтэй байгаа хувьцааны ханш уналттай байгаагаар бол 72-тэй Худлаа хөгжлийн банк энэ дээр гарсан маань харагдаж байна. За тэгэхээр Худлаа хөгжлийн банк маань хувьцааны ханш дээр жоохон анхаарах хэрэгтэй зүйтэй болов уу гэж. За үргэлжлүүлээд өдрийн арилжааны итвэхийг нь хэдлээ тогтмол ярьдаг байгаа. Энэ бол маш чухал үзүүлэлт хөрөнгө оруулалтын зүгээс. Яг бол хөрвөх чадварын эрсдлийг нь илэрхийлж идэг байгаадах. За ингээд хараад үзвэл ер нь 2024 оны за одоо арилжааны 240-50 хоногийг нь дундчлаад үзвэл ер нь банкуд 172 хувьцаанаас чинь нөгөө нэг банкуд 5 банк маань өдөрт нэг дунджаар 220 сая төгрөгийн арилжаа өдөр болгон явагддаг юм байна. Дундчлаад үзвэл. За үүнээсээ хэдийг нь аль банкнд бүрдүүлээд байна вэ гэд хараад үзэхэд дийлэнх хувь буюу Хаан банк 133 саяг нь үндсэндээ бараг талыг нь дангаар бүрдүүлж байна. Тэр нэг Хаан дээр бол өдрийн арилжааны дундаж төх нэг 130 саятай харьцангуй хөрвөх чадвар өндөртэй. За нэгдүгээр английн хувьцаанаас бол үндсэндээ 5-6 дахин гэж өмнө одоо би хэдийд удаа дурдсан байгаа даа. За ерхэд бол нийт банкуд бол мэдээж одоо арилжааны төх бол яг нэгдүгээр ангилалтай харьцуулахад бол харьцангуй өндөрт тооцогддог. За өргөжлүүлээд Голомт банк 28 сая төгрөгтэй. За залгаас худалдаа хөгжил Хас банк орж байгаа нь харагдаж байна. Хас банк мөн адил 27 сая. Ер нь Голомттой ойролцоо байгаа. За яг арилжааны итгээр бол харьцангуй бага дүнтэй мөн нэгдүгээр английн дунджаасаа мөн үйл ажиллагаа бага байгаа банкар бол Төрийн банк нэг өдрийн 9 сая төгрөгийн дундаж арилжаатайгаар энэ график дээрс харагдаж байна. За үргэлжлүүлээд хувьцааны үзүүлэлт бол нэг иймэрхүү. За доошлоод банкуудын ашигтай ажиллагааг хэлээ ярилцъя. За хоёр графикийн дээр туссан байгаа тань. За эхлээд зүүн талд харуул ерөөхдөө бол 2024 онд бол Монголын банкуд за тэр зам системийн топ 5 банкуд маань цэвэр ашиг ашигтай ажиллагааны үзүүлэлтээр бол бүгд маш сайн үзүүлэлтүүдийг гүйцэтгэсэн байгаа. Дунджаар нэг банкуд маань цэвэр ашиг нэг 50 орчим хувиар өсгөд нийт
5 банк 1.7 их 80 төгрөгийн цэвэр ихтэй ажилласан байна 2024 онд бол. За 24 он бол хараахан аудитлагдаагүй тайлан байгаадах. Энэ дээр графикаар харж байгаа 2023 оны цэвэр графикыг харьцуулсан байгаа тийм. За 23 он бол аудитлагдсан тайлан байгаадах. Тэгэхээр хөрөнгөний биржийн одоо нээлттэй байдлын журам компани тухай үйл нэгтлэн бодох дээр бол та бүхэн мэдж байгаа дагуу аудитгүй тайлангаа 2 сарын 10-ны дотор компаниуд тайлан үүрэгтэй хувьцаа эзэмш тузаа хуралдуулаад тузын шийдвэрийг 19-ний дотор гаргаж Монголчууд зарласан байх хэрэгтэй байдаг. Яг аудиттэй тайлан бол би андуурыг 4 сарын 10 гэж санаж байна. За тэгэл Монгол ашиг нь 4 сарын 30-наар дедлайнтайгаар буюу голдуу банкуд 4 сарын 20-наас 30-ны хооронд тухайн жилийн Монгол ашигуд бол өгөөд явдаг байгаадгаа. За ингээд харуул банкуудын ашиг бол 50% өссөн. Ерөнхийдөө бол 2022 за 23 он нэг ялангуяа Монголын эдийн засаг өөрөө макро орчин өөрөө сайн жил байсан 7% бод төсөлттэй. За Монголын эдийн засаг маш энгийн. Яг бол ерөөсөө нүүрс түүхийн эдийн үнээс хамаарч идэг. За өнгөрсөн жил бол бид нар 80 саятай түүхэн өндөр нүүрсний экспортоо гаргацсан байгаа. За нүүрсний экспорт сайн байгангууд дагаад уулуурхай салбар идэвхжиж эхэлдэг. За энэ салбараа дагаад үйлчилгээ тээврийн салбар идэвхждэг. За тэгэхээр банкуд дээр нөө экспортын орлого мөнгөний нээлттэй холбоотойгоор их үүсвэр нэмэгдлээ, банкуд зээлээ нэмэгдүүлж идэг. Тэр банкны ажил ажиллагаа яалчгүй нэмэгдэж байгаа нь шууд эдийн засгт бол яалчгүй холбоотой. За мэдээж зээл эдийн засаг идэвхжтэй холбоотойгоор хүмүүсийн цалин тэтгэвэр хэрэглээ нэмэгдээд эхэлдэг. За энэ хэрэглээ чи өөрөө жижиг зүүн үйлдвэр, хувь бизнесээ бол дэмжиж эхэлдэг. Тэгэхээр нэг ийм нэг одоо дам үржүүлэгчийн онолтойгоо бол банкн дээр яалчгүй нийт эдийн засгийн өсөлт ажил ажиллагаа болж буудаг байгаад. За бүгд нь харьцуулаад хараад үзвэл одоо нийт ашигын топ 5 дээр харуул 3-ны 1-ийг нүүцэндээ Хаан банк бүрдүүлсэн нэрс харагч 638 тэрбумын ашигтай ажилласан байгаа. За яг өсөлтөөр тэргүүлж байгаа банкаар бол Худалдаа хөгжлийн банк бол энэ онд 300 тэрбум буюу өмнөх жилдээ харьцуулахад үндсэндээ 2 дахин өссөн буюу 98% өндөр өсөлтөд үзүүлсэн байгаа нь график дээр харагч байна. За үргэлжлүүлээд Голомт банк мөн адил 94.4% сайн өсөлтийг үзүүлсэн байгаа. За Хас банк бол жилийн жилд харьцангуй органик жигд одоо баланс өсөлтөд бол бариад явдаг. За Төрийн банк мөн л адил харьцангуй бага өсөлтийг үзүүлсэн буюу нэг 14 орчим хувийн өсөлтийг үзүүлээд 108 тэрбумын цэвэрштэй. За яг энэ бол одоо шинжээчийн хүлээлтээс зүйлэлэг давсан одоо чамгүй сайн үзүүлэлтүүд бол байгаа. За үргэлжлүүлээд банкуудынхаа эдлээ ашигын ерөнхий задаргааг нь товч ярилцаад үзвэл ер нь олон улсч тэр Монголч тэр банкуд үндсэн одоо арилжааны банкуудын үндсэн хоёр ашигын их үүсвэрийн одоо сувг байгаа. За нэгт бол дийлэнх хувийг бүрдүүлдэг хүүгийн орлого байгаа. За нөгөө талдаа хүүгийн бус орлого гэж байгаа. За тэгэхээр эдлээ энэ хоёр томоохон орлогыг нь ерхийд нь задлаад баруун талын график дээр харъя. За доотлолт нь бол хуваар илэрхийлж байна. Дээр нь бол үнийн дүнгээр нь өсөлтөө одоо банк хүрээр нь илэрхийлж байгаа гэж хэлж болно. За ингээд хараад үзвэл Хаан банк бол үндсэндээ одоо хүүгийн болон хүүгийн бус нийт орлогоороо одоо 3 орчим их найттай. За энэ бол мэдээж цэвэр ашиг биш. Одоо зөвхөн орлого гэдгийг та бүхэн ойлгоорой. Зардлыг нь хасаагүй байгаа гэсэн үг. Айл алтлын орлогоудаас нь. За үргэлжлүүлээд Голомт банк, Худалдаа хөгжлийн банк хас гэд залгаад явчихна. Тэр дүнгээр илэрхийлж байна. За энэ дэр нэг онцлогтой зүйлийг хэрхээр банк болгонд өөр ингэсэн онцлог байгаа даа. Жишээлбэл өмнөх дугаар дурдсан дагуу Хаан банкны одоо нийт орлогот эзлэх хүүгийн бус орлого нь 15%-тэй буюу 448 тэрбум гэж заасан байгаа тань. Тэр энэ 448-ийн үндсэндээ баг одоо дийлэнх хувийг нь 80 орчим хувийг нь нэг 330 орчим тэрбум байсан санаж байна. Хураам чимтгэлийн орлого бүрдүүлж байгаа. Тэр бид нар ингээд одоо дэлгүүрийн лангуу за эсвэл таксины жолоочд данс асуухад бүгд Хаан банкийг хэлдэг. Тэр ерөөсөө үүнтэй холбоотой байгаа юм л да. Хаан банк одоогоор нэг 500 600 салбартай. Монголд нэг 3 сая харилцагчтай. Тэгэхээр бусад банктай харьцуулахад одоо салбарын нэтворкингийн дэд үтсээр бол үнэмлэхүүц одоо давуу байр суурьтай болчихсон. Ямар санда таксины жолооч болгон Хааныг хэлдэг. Тэгэхээр үүнтэй дагалдаад хураам чимчлийн орлого бол ялчгүй өндөр байх нь аргагүй. За үргэлжлүүлээд Голомт банкны нэг онцлогийг хараад үзвэл та бүхэн харж байгаа л хүүгийн бос орлого эзэлж байгаа доотлын графиктаар бол Голомт, Худалдаа хөгжлийн банк хоёр бол нийт орлогын 22-23%-ийг хүүгийн бос орлого буюу бусад банктай харьцуулахад харьцангуй хүүгийн бос орлогын эзлэх хувь өндөртэй гэдэг нь энэ дээрээс харагдаж байна. За би үүнийг шалтгааныг нь тайлбарлая. Голомт банк дээр жишээлээд хэлэхэд бол за Голомтын өнгөрсөн жилийн хүүний бос орлого бол 365 тэрбумтэй. Хаан банкнаас их тутгааргүй өндөр гарсан байгаа. Гэтэл актив нь бол Хаан банк хамаагүй илүү байгаа. Тэр Голомтын 365 тэрбумын за үндсэндээ 100 одоо 50 орчим тэрбум арилжааны ашиг байгаа. Тэр
хаан банк бол 50 тэрбумын арилжааны орлого болдог. Голомтын нэг онцлог давуу тал нь бол бусад банктай харьцуулахад бол одоо хүүгийн бус орлого түүн дундаа эзлэх арилжааны орлого бол өндөртэй байдаг байгаа. Тэгэхээр хүүгийн бусад жир нь хоёр төрлийн орлого голдуу бүрдүүлж байгаа шүү дээ. Нэг талд нь арилжааны орлого, нөгөө талд нь шимтгэл хураамжийн орлогод байгаа. Тэгэхээр голомт бол яалч энэ дэр бол давуу талтай бол гэдэг нь харагдаж байгаа. За худалдаа хөгжлийн банкны хувьд бол тайлан дээрээс нарахад яг зөвхөн бусад орлого дээр бол нэлийн өндөр дүн бүртгэсэн байгаа. Тэгэхээр яг дэлгэрэнгүй задрааг нийтлээ аудитыг тайлан гарахаар хэлж харж болно. За хас төрийн банкны хувьд бол харьцангуй хүүгийн бус орлого багтаа эзлэх хувийн дунджаар 9 орчим хувьтай дийлэх хийг нь бол хүүгийн орлого бүрдүүлдэг гэдгийг харагдж байна. Тэгэхээр энэ дээрс нэг дүнэлтийг хэлэхэд банк болгон өөрсдийн бизнес модель, бизнесийн стратеги одоо тавьсан бодлогод нь бол өөр байгаа. Тэгэхээр хүүгийн бус нь илүү байлаа гэд нөгөө банк нь сайн муу гэсэн зүйл бол огтоосоо биш. Тэр өөрсдийн одоо бизнесийн модельс хамраад харилцан адилгүй байгаа. Мөн бид нар сайн мэдж байгаа банкуд голдуу корпорат банк, иргэдийн ритейл банк гэж салдаг байгаа. Тэгэхээр эдгээр банкуд маань аль нэг нь хосолсон, аль нэг нь давмгаасан зэрэг янз янзын үзүүлэлттэй байгаа. За эцэстний график дээр дурдхад бол мэдээж хүүгийн орлогыг бол голдуу шийдвэрлэдэг зүйл бол за нэгт бол ялчгүй макро эдийн засгийн орчин. За үргэлжлүүлээд зах зээл хүний орчин шийдвэрлэдэг байгаа. Өмнөх хэд хэдэн дугаараар дээр ирсэн. За ялангуяа хаан банкны жишээн дээр тэр зах зээлийн орчин муудаад, мөнгөний эрэлт муудаад, хүү буураад ирвэл банкн дээр хүүгийн орлого үүнийг дагаад шууд буурдаг буюу ашигтай ажиллагаа нь өндөр дамтыг авдаг байгаа. За үүний нөгөө талд хүүгийн бус орлого харьцангуй голомчиг одоо 22%-тай жилийн жил харьцангуй дундаж баланстай байна гэдэг бол яг иймэрхүү одоо макро эдийн засгийн циклтэй уналтын үед бол харьцангуй ашигтай ажиллагаагаа тодорхой хуваар одоо хамгаалах, балансыг тогтворжуулах нэг тийм давуу талыг бол бий болгодгоор бол яалч хүүгийн бус орлого онцгой байд юм аа. За цаашдаа хэдлээ ашигтай ажиллагааг нэг иймэрхүү одоо банкуудын баланс зээлийн үзүүлэлтүүдийн санхүүгийн байдлыг нь хэдлээ ярилцаад үзье. За мэдээж өнгөрсөн онд бол эдийн засгийн нөгөө орчинтой холбоотойгоор банкуудын хөрөнгө мөн л адилуулсан зээлийн багцсан ч гэсэн сайн авсан бүх банк жигд. За нэг хараад үзвэл банкуд бол нийт одоогийн байдлаар нэг үндсэндээ 64 орчим их найдын хөрөнгөтэй болсон. За өнгөрсөн жил гэхэд нийт хөрөнгөө 20 орчим хувиар өсгсөн бүгд дунджаар. За зээлийн багцын өсөлтийг нэг график дээр хэдлээ харагдсан байна. Зүүн талын графикийг хараад үзвэл. За зээлийн багц мөн адил цэвэрлэгтэй адилхан бүх банкуд өссөн харагдж байна. Нарыг дунджаар 38% өндөрсөлтийг үзүүлсэн байгаа нь харагдж байна. За хаан банкыг хараад үзвэл 24 онд 11.1 их найдын одоо цэвэр зээлийн багцтай гараад. За хамгийн бага нь төрийн банкны 3.4 одоо их найдын зээлийн багцтай 50 орчим хувийн өндөрсөлт үзүүлсэн байгаа. За зээлийн багцаа хэн хамгийн сайн нэмэгдүүлсэн бэ гэдэг өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн нийтлэлд дүгнэж үзвэл яахын аргагүй голомт банк 57% зээлийн багцаа нэмэгдүүлээд 7.2 их найдын нийт цэвэр зээлтэй болчихсон байна. За банкуд дундаа энэ талд нь харагдж байгаа чанаргүй зээлийн харьцааг нь хараад үзвэл голомт банк бол голомтын лайв дээр дурчин зав сүүлийн 4 жил одоо активын чанараа сайжруулах гэдэг бодлогоороо түүнийг маш сайн хэрэгжүүлсэн. Яг одоогийн байдлаар бол 3%-тэй салбарын дунджаас бол харьцангуй бага чанаргүй зээлийн харьцаатай байгаа. Нөгөө талдаа зээлийн багцаа төдий чинээ сайн 57% нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр энэ зүйл бол ерөөсөө нэг талд нь зээлийн чанаргүй зээл буураад активын сайжраадаг. Нөгөө талдаа их үүсвэрээ татаад байгаа банк өнгөрсөн жил гэтэл 400 сая долларын евро доллар бондыг гаргасан байгаа. За 1.2 их найд. За энэ мөнгөө эргээд зээлэр их үүсвэрээ Монгол банктай swap хийлээ. Төвөрг бололоо юуныг иргэдэд ипотекийн болон корпоратуудад жижиг дунд байгууллагууд зээл болгоо гаргаж байгаа. Гэтэл чанаргүй зээл нь бага байдаг. Тэгэхээр голомт яаж ингэж өндөр ашигтай бага активээр ийм өндөр ашиг гаргаж байгаа нь бол шууд зээлийн багцтай холбоотой, чанаргүй зээлтэй холбоотой гэж хэлж болох нэ. За үргэлжлүүлээд хэдлээ банкуудынхаа чанаргүй зээлийн харьцааг нь өмнөх жилтэй харьцуулаад үзвэл за яг адилхан бүх банкуд маань эдийн засгийн холбоотойгоор чанаргүй зээлүүд бол бүгд сайн бууруулсан, бүгд сайн онц үнэлгээтэй гэдэг нь энэ дээрс харагдаж байна. За томоохон банк буюу хаан бол нэг 5.3-аас 4.6 болгочихсон. За үүнээс онцлог нь бол яалчгүй худалдаа хөгжлийн банк одоо топ тэргүүлсэн байна. Өнгөрсөн жил ихэд үндсэндээ 9-10% чанаргүй зээлийн хувьтай байсан. За үүнийг 2 дахин бууруулад 2024 оны тайлан дээр бол 4% чанаргүй зээлтэй буюу одоо салбарынхаа дундаж руу ойртуулээд ирсэн. За дунд нь бол нэг 24 он дээр бол за нэг 4.2 орчим юм уу да. Тэгэхээр дунджаас бол доогоор олчихсан. За бас нэгэн банкыг онцлоход бол Хас банк. За Хас банк бол үеийн үед чанаргүй зээлийн харьцаа маш бага байдаг гэдгээрээ онцлогтой. Түрүүнсээ салбарын дунджаас 2 дахин багт. Нодлон 2.9 гэсэн бол одоо 2%-тай буюу банкуд дундаа голомт Хас банк 2 чанаргүй зээлийн харьцаагаар тэргүүлж байна. За энэ слайд дээр дурдхад бол өмнөх лайв дээр хэлжсэн дагуу банкны ашигтай ажиллагааг хамгийн ихээр шийдвэрлэдэг зүйл бол
банкуудын зээл олголт, за зээл олголтоос олж байгаа цэвэр хүүний маржин байгаа. За нөгөө талаа олгосон зээл олгож болно. Үүний чанар нь байдаг. Тэгэхээр чанаргүй зээл ихсэх тусам зээлийн эрсдлийн сангаараа банк өөрөө ашгаа хороогоод хумслаад явж байдаг. Энэ нөр ашиглалгааг шууд шийдвэрлэдэг гэж хэд хэдэн удаа бүр залхатлаа ярьж байна. За дараагийн слайд руу оръё. Тэгэхээр өнөөдөр хэлэл үүнийг бол нэг дэлгэрэнгүй яриад тахгүй. Дараагийн слайд дээр банкны ашигтай ажиллагааг ер нь шийдвэрлэдэг бас нэгэн чухал хүчин зүйлийг та бүхэн тайлбарлахын тулд нэг графикийг бэлдсэн байгаа. За зүүн талын график дээр харуул банкуудын 2024 оны их үүсвэр ба зээлийг нь харуулж байна. Тэгэхээр банкны бизнес модель бол харьцангуй энгийн шүү дээ. Хүмүүсээс одоо нэг жилийн хугацаатай эсвэл хүүхдийн хадгаламж ч юм уу 3 сарын хугацаатай ч юм уу хадгаламж байдлаар өөр дөр их үүсвэр татдаг. За үүнийгээ харилцагчийн нэрийн өмнөөс өөрийн нэрийн өмнөөсөө зээл олгоо гаргадаг. За дунд нь 2 3 3 4 гэл нөө өөртөө ашгаа буюу хүүгээ шингээдэг, хүүний спрейдээ шингээдэг баг. За түүнээсээ голдуу ашиг орж байгаа нөгөө хүүгийн орлого гэж. Тэр банкны бизнес модель ийм харьцангуй энгийн. Тэгэхээр хэдүүлээ ингээд их үүсвэрээ нэмэгдүүлээд дээ. За нөгөө талаа цэвэр зээлийг гаргаад байна гэдэг чинь ерөөсөө цэвэр зээл хаанаас бүрдэлтэй гэвэл тэр чигтээ банкн дээр байгаа харилцах хадгаламж буюу банкны өртөлбөр дээр байгаа их үүсвэр гэж ярьдаг. Харилцагчийн депозит их үүсвэр байгаа. За үүнийг нь энэ график дээр илэрхийлсэн байгаа тань. За хаан банкн дээр хараал үндсэндээ 1.14 орчим их найдын депозиттэй болсон. За харилцах нэг цэгэр график дээр ягаан нь бол хадгаламж дээр бүх банкуд 24 оноор харагдаж байна. За энэ график дээр хамгийн чухал хүчин зүйл бол банкуд болон банк ус санхүүгийн байгууллагууд их үүсвэрээ буюу харилцах хадгаламжаа нэмэгдүүлж болно. Сайн нэмэгдэх нь бол мэдээж сайн хэрэг. Үүнийг дугаад бас нэгэн чухал хүчин зүйл буюу одоо энэ цифр график дээр харж байна. Олон улсад одоо LDR ratio гэж ярьдаг. Монголоор хэл одоо нийт хадгаламжид эзэх зээлийн харьцаа гэж хэлж болно. Тэр энэ бол маш одоо нэг ашиглалгааг шийдвэрлэх чухал хүчин зүйл байдаг байгаа. Тэр санаа нь бол банк усууд болон банкуд ямар нэгэн одоо их үүсвэр, бондын их үүсвэр, хадгаламжаар их үүсвэр татсан л бол тэрийгэ дагаад ямагт тухайн их үүсвэрт банкуд хүүгийн зардал, хүүгийн өртөлбөрийг үүрж идэг. Тэр хожим нь 1 тэрбумын зээл одоо 1 тэрбумын хадгаламж татсан бол эргээд жилийн дараа 130 сая хадгаламжийг нэг 13 гэж үзэхэд 130 сая хүүний зардлыг үүрж идэг. Тэр үүнийгээ дагаад одоо цэвэр зээлээ сайн гаргахгүй бол банкны актив пассивын одоо менежмент нь алдагдаад банк өөрсдөө за бүр дампуур хүртэл аюулд орох бүрэн боломжтой. Ашигтай ажиллагаанаас гадна. Тэр нэг энэ цэнгэр графикыг хараад үзвэл нийт олгосныхоо нэг хэдэн үеийг нь зээл байдлаар олгосон бэ гэдэг харьцааг нь харуулсан байгаа. Тэгэхээр банк бол харилцан адилгүй. За яг хуу Монголын топ 5 банкыг хараад үзвэл нэг дундаж нөгөө LDR ratio маань нэг 84% тэй бол 2024 оны байдлаар гарсан байгаа. Гэхдээ энэ бол харьцангуй өндөр гарсан байгаа. Яг л нодлон жил зээлүүд аягүй сайн өсгсөн байгаа. Ашигуд аягүй сайн гарсан. Тэр яг өмнөх хугацаанд нийт дунджаар нь хараад үзвэл банкуудын нэг дундаж энэ Монголын харьцаан дээр бол нэг 60-70% та жоохон бага гарааддаг. Тэгэхээр Монгол болон хөгжиж байгаа улсууд дээр нэг банкны салбар дээр нэг одоо жоохон хэцүү нэг зүйл нь бол банкуд ямагт одоо байнгын болон улирлын шинжтэйгээр нөөцийн илүүдэлтэй байж идэг баг. Буюу их үүсвэр татчдаг нөгөө талаа шууд зээл гаргахыг гэхээр одоо зах зээлийн орчин хангалттай сайн бүрдэж өгөөгүй. Тэгээ баахан зээл гаргаж та нөгөөх нь чанаргүйт бол аюултай байгаад. Тэр монголчин нөгөө харьцангуй солонгоо эдийн засаг учраас нэг ийм сөрөг үзүүлэлт байдаг нь ялчгүй 60-70% дундаж байдаг нь харагддаг. За олон улсын хувьд бол за баруун Европ, Япон, Америкийн хувьд бол энэ LDR харьцаа бол ер нь бол 75-аас 90%тэй. За ер нь 85-90-тэй харьцангуй өндөр түвшинд байгаад. Тэр тухайн зах зээл бол өөр, Монголын зах зээл бол бас нэг өөр гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр банкуд маань цаашд дунджаар бол LDR-ийг харьцангуй өндөрт бариад явах нь хүүний орлогот бол шууд нөлөөтэй банкны ашиглалгаанд бол харьцангуй сайн байх нэ. За үүний жишээлбэл хаан дээр хараад үзвэл үлдсэн 19-ийн их үүсвэрийн таад яатсан бэ гэхээр голдуу төв банкн дээр за эсвэл өөртөө хувьцаат компанид хөрөнгө оруулсан өрийн бичгээр үнцаас арах хөрөнгө оруулалтад байршуулж мэдээж хүүнүүдийг олсон байгаа. Гэхдээ харьцуулаад үзвэл нийтлэг дунджаар нь харуул мэдээж цэвэр зээл гарсан банкнд бол яалч их ашигтай болно. Тэгэхээр энэ цэгэр графикийн ач холбогдлыг яриад байгаа нүнтэй холбоотой. За энэ дээр нэг банкыг онцлмоор юм. Та бүхэн харж байгаа бол Хас банк ерөөсөө өөрсдийн депозит их үүсвэрээрээс их зээлүүдийг гаргацсан байгаа. За хасын нэг онцлогийн хувьд бол Хас банк хувьцаа эзэмшин нь бол харьцангуй тунгалаг олон улсын томоохон за Японы ORIX, Канада, Америкийн National Bank гэл том за Европын банк гэх мэтчлэн томоохон банкуд хувьцааг нь эзэмшдэг. За үүнтэй холбоотойгоор бусад банкнаас ялгаатай нь Хас дээр олон улсын нэтворкингээр дамжуулаад харьцангуй бага зардалтай $10 бонд болон зээлүүдээр их үүсвэрүүдийг өөр дөр татаж чаддаг байгаа. Тэгэхээр өөрсдийн депозитоос авсан зээл гаргацсан байна гэдэг нь нөгөө 10%-ийг нь гаднаас татсан хямд их үүсвэр нь бүрдүүлдэг байгаа. Тэгэхээр Хас яагаад
ийм бага активтэй, ийм бага зээлтэй хөрөнгөтэй мөртлөө яаж ингэж банкуд чиг өндөр 170 тэрбумтэй. За өмнөх жилүүдийг харцвал бараг голомт худалдаатай бол нэг ялгараад байдаг. Тэр гол шалтгаан бол ерөөсөө үүнтэй л холбоотой гэж тайлбарлаж болох нэ. За хамгийн сүүлд нь банкуудын зах зээлийн үнэлгээг нэг товчхон яриад үзэл Монголын за хувьцаат компаниуд дээр бол ер нь бол биржийн зах зээлийн үнэлгээний за бараг талыг нь банкуд бүрдүүлж байгаа гэж хэлж болно. За үүнээсээ энэ график дээр тараад үзвэл Хаан банк 2.3 их найдаар зах зээлийн үнэлгээ нь бол одоо үнэлэхүйц тэргүүлж байна. За араас нь Голомт банк, Худалдаа аврагчийн банк орчиж байна. За залгаад хамгийн одоо хас банк хамгийн бага нь Төрийн банк нэг 400 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй байгаад байна. За ер нь бол бирж дээр хувьцаат компани үзүүлэлтээр за арилжааны итвхээрч тэр за зах зээлийн үнэлгээ ер нь нийтлэг үзүүлэлтээр бол банкуд бол дийлэх хувь за нэг тал 3.1-үүдийг бол банкны салбар маань бүрдүүлж байгаа. За ингээд өнөөдрийн лайв өндөрлөе.